мэдрэмжүүд яг бичлэг үзэн харж байгаа биш үү? Яг ингээ болсон. Үргэлжид үг минь биелэн хилтэй цугтаа сэлмэйлсэн үргэлжид үндэс угсаа гарал цэвэр Монгол хийсэн үргэлжид хөвгүүдтэйгээ нийлэн шидийг үзүүлж хэлбэн үргэлжлэн үдээс үдэд хинтэж үзэхэд мэдээж биелэн үргэлжид ямар их хүмүүсийн ингээ итгэлийг хүлээж байгаа хүн бэ гэдгийг мэдэрсэндээ маш их баяртай байгаа. Өсвөр хийхнийг сонсъё, ойлгоё. Сайн байцгаана уу? Тин зон подкастын шинэхэн дугаарт тавтай морил. За өнөөдрийн дугаарт маш онцгой хүндэтгэлтэй зочин орж ийн. За ямар зочин бэ гэхээр саяхан холимог тулааны залуучуудын дэлхийн авраг болсон Алтан чимэг хэмээх эрхэм дүүгээ урьж оролцуулсан байгаа. Өдрийн мэнд Алтан чимгээ. За өдрийн мэнд хүргэе. За хин гэж дуудах уу? Бүтэн нэрээр нь дуудах уу? Найзууд нэр нь хин гэж дууддаг вэ? Аги. За өдрийн мэнд Аги. За ямар ч байсан дүүдээ баяр хүргэе. Юуны төрөнд холимог тулааны за тэр дундаа бүр эмхтэй те залуучуудын Монголоос хамгийн анх дэлхийн авраг болсонд нь маш том баяр хүргэе. Монгол улс тэр чигээрээ л чамд баяр хүргэж байгаа бас бахархаж байгаа хаа. За хичээл сургууль нь эхэлсэн. Хичээлд орсон байгаа юу? Хичээлд ороод айгуу зав баг. Юу тэр ажил төрөл. За хоёлаа тэгвэл ямар ч байсан тэмцээнийхээ талаар болоод амжилтынхаа талаар зогсгон ярилцъя. Яг дэлхийн авраг болох мөч. Яг нөгөө барилдаанд дуусаад би ялчлаа гэдгээ шууд мэдэн штэ тий. Яг тэр мөчд юу мэдэрсэн бэ? Эхлээд яг одоо басан чинь тайвширсан. Ягаад тэгэхээр нөгөө манай тэр Ангол улсын тамирчин маань пенальтад гарч ирэхэд гар нь маш хүнд. Тийм дээ дээж юм байсан болохоор хит хит намайг сөрсөн байхгүй юу? Тэнгүүт нь бас эвгүүдлээ шүгэ дотроос бодож байгаа шүү дээ. Тэрхүү харна. Тэнгүүтээ би хэрвээ тэр хүнийг босоогоос нь тоглуулад байсан бол тэр хүний хэв маягт би орчих байсан байхгүй юу? Тэгээд өөрийнхөө тоглолтод оруулахын тулд бас ажилласан. Тэгээд цаад тамирчин маань яг өмнөх тамирчныг ялахтаа хүртэл хөлийг аваад ингээд тейк даун хийж унаажсэн байхгүй. Миний бас хөлийг авсан. Тэгээ би унахтаа зүгүүрч унахгүй яг нөгөө техникээгээд арм бар гэдэг гарт өчтөг техник гэдэг. Тэрийгээ хийгээд тавихгүйсэн тий чи. Тийм тэгээд арм бар маань бас ингээд нөгөө яг орохгүйсэн нөгөө тамирч маань гараа эргүүлээд ингээд энэ техник болохоор ингээд эрхээ ураг нь дээш харуулж агаад ингэнгүүд тохоонд өчөлт ордог байхгүй. Тэгсэн чинь манай тамирч ингээд гараа татаад байсан байхгүй. Тэгэхээр нь яг татснараа арм бараасаа гурвалжин буюу triangle болт руу шилжээд тэгэл тэрийг авсан бол тэгэл нам бохгүй юугасаа. Шоо тэгэл. Тэгээ би яаж ч байгаа оруулна гэсээр гал оруулаад. Тэгээд мэдрэмжүүд яг бичлэг үзэн харж байгаа биш үү? Яг ингээ болсон. Тий. Баярлж байгаа л нэг үл илэрхийлж байгаа. Өмнө нь би ингээд жижигхэн тэмцээнд ороо ялагдаж байгаа л нэг яллахтаа би амар баярлангууд шууд дивжээг ингээд цогчдөг байхгүй юу? Дараа нь харамсаад би ямар муухай үйлдэл хийчихвгээд гол нь дэвжээ штэ тий ер нь олоо багштай шууд загнуулаад заагшаа би дахиж тэхгүй гэдэг жижсэн байхгүй юу. Тиймээс би тийм амар ингээд цохогч юм эсвэл ойрлол морлох тийм мэдрэмж ирдэг амар тайван дараад тайвширж байгаа байхгүй юу. Тэгээд угаасаа л дуусчлаа. Дууссан тий одоо окей гэл. Тэгээд тэгтээ тэрийг авраг болно гэдэгт бол анханаас нэг би мэдрэмж аваадсан шүү дээ. Тэрний хувьд болохоор ингээд манифестыг ямарсан хийсэн. Байнгын төсөөлөл би авраг болоод ингээд дээшээ шууд харж байгаа байхгүй. Манай ингээд төрийн талбай мандж ийн. Тэгэл төрийн дуулал маань ихшгэлж ийн гэл. Тэгэл бүр зүрхэн дээрээ гараа тавиал дуулна. Хүн харахад айгүй эвгүй шүү дээ. Тинчээ нэг хүн цохчихсан гэдэг. Дуулцуулаа тий. Тэгээ бүр ингээд нүдэндээ төсөөлөөд би ялахтаа ингээд баярын нөлмөс унаач ингээд бүх юм ингээд кино зураглал ингээд зохиол бичдэг шүү дээ. Тэр шиг бодит болсон байна. Гэтэ тэр яг зөвхөн тэр ягшныг. Харин яг зохиол гэвч ярил манай багш маань бас энэ дээр айгүй ингээ хатван гардаг. Тэмцээн болох үед хизээч хүчээ зохиолч. Тэр нь жишээл би тантай таарлаа гэхэд за өстө энийг ингэж ялан да тэгэндээ гээл тэгчих штэ. Хэрвээ тэр зохиолын дагуу явахгүй бол би ингээ шууд өөрөө тоглолтод орж чадахгүй хожих гээд байгаа байхгүй. Тийм яг тоглолтын зохиол биш. Зүгээр л нэг авраг болно гэсэн нэг мэдрэмжийн сэтгэл зүгээ бэлдсэн тийм манифестик ямарсан байсан. Мундаг юм аа. Тэгээд нөгөө төрийн дуулалыг ашиглал медалаа гардаж аваад уйлж исэн штэ. Тэр яагаад үнэхээр баярын нулимс уйлахгүй гэж гүрээсэн штэ. Тэгсэн чинь ингэдэмлээ би яг авраг болчлоодаг яг тэрэндээ баярлахаасаа илүүтэйгээр яг тэр эндрийн давцсан зогсохтол би нөгөө анх яаж эхэллээ. Би энэ дэлхий гэдгийг ч төсөөлөөгөө тийм хүн хөөсөн штэ. Эхлээд Монгол улсын авраг болъё. Дараа нь Аз төв рүү явах юм байна ингээ бодож исэн хүн чинь дэлхий том санагдчихсэн мөртлөө тэрийгээ сэтгэлдээ багтаагаад анхнаасаа би авраг болно гэдгээ бүр сэтгэл зүгээ бэлдээд гараад ирсэн учраас тэр эхэлжсэн замаа ингээ кино зурлах шиг ингээ гэн нүдэнд харагдаал. Ямар хүмүүс надад яаж тусаллаа.
маш богино хугацаанд Тийм. маш хурдан харсан байт богино төсөөлөд. Дээр үе нэг хар зураг нэг хасиг гүйлсэн шүү дээ. Тэрэн шиг тийм мэдрэмж аваад байсан. Тэгснээр дараа нөгөө уйлсан зураг харчаад нөгөө жишээл нэг царай мэрэг хардаг юм бол тэгээс эвгүй харагдах тийм. Гэтэ тэр чинь хамгийн гоё. Яг гоё мөчийг буулгаад дарсан зураг явчихсан. Тийм байлээ. Гэтэ спортын тийм гоё агшнуудыг хизээч хүмүүс нөгөө царай нь муухай байна, хувцас нь муухай байна гэж харддаг байхаа. Харин тийм. Бид нар ч хүртэл рингэн дээр гарчаал хамар амарснаас гарчвал ингэж мөнгөхгүй шүү дээ. Тийм яг л гол зорилго байгаа учраас. Тийм тэр бол яг ингээд нэг өрсөлдөөн ингээд нэг ан ман үзэлцэж байгаа болохоор муухай сайхан талаар ерөөсө боддог байх. Тийм бодохгүй бас нөгөө өмнө бас өрсөлдөгч тамирч амар хайрладаг гэсэн. Тэрнээс бол зөндөө хожигдсон. Тиймээс миний ингэж гоё хайрладаг зан инээдэг зан тэр рингийн тогтоогонд бол ер нь алуу голох юм байна гэдгийг би ингэж энд суралцсан бохгүй юм. Уул нөгөө хүмүүс ч багтаал юм байсан гэдэг тэр чинь тэрнтэй адилхан би яг ийм заныг өмнө байсан юм бэлээ. Тэрийг мэдэхгүй гаргаж ирээд тэрнээс олж би алдаад хожигдоод зөндөө хожигдсон. Тэрнийхэн дараа тэр зүйлийг алга болгосон. Гэхдээ яг алга болоо. Чи тэрийг дарж байгаа л тий. Да гараал шууд тэрж байгаа. Дуусаал шууд манай згээд тэрж байгаа юм чи. Гэхдээ яагаад өмнө нь тэр өрсөлдөгч хайрлаад байсан. Хайрладаг байсан. Харин тэрийг ч ойлгодгүй шүү дээ. Тэгэнгүүт багш маань хэлсэн байхгүй. За чи тэр рингэнд орсон л бол тий октагон чи орсон л бол чи тэр үнийг зод эсвэл чи зодуулна шүү дээ. Тий. Яг үнэн бохгүй. Тиймээс тэгээд би зодуулмааргүй байна. Тийш зодмоор юм тэгээд зодуулах гэж. Тэгэхээр чи сэтгэл зүгээ бас маш сайн өөрөө удирдах сурсан байна. Тий. Тэгэхээр энэ гамбаа агш те. Тий гамбаа агш маань. Гамбаа агш удирдах сурах техникүүдийг бас чамд хэлж өгчээ. Тий тэгээ бас эргэн тойрныхан маань айгүй нөлөөлөл хүн болгоноос ингээл гоё ярилцаал авах юм ин айгүй сайн аваад шүүмжийг хүртэл би маш сайн хүлээж авдаг. Яага шүүмжилж байгаа, яага намайг загинж байгаа гэж намайг бодоод хэлж байгаа юм бохгүй. За спортоос өөр сонирхдаг юм бэ нүү? Магадгүй чи маш гоё ярьдаг. Кино зохиол тий эсвэл одоо нэг дүрслэн бодох ургуулсан бодох ч гэдэг юм уу тэр сэтгэлгээ маш сайн шиг надад бол санагдлаа. Тэгэхээр чамд спортоос өөр сонирхдаг тийм зүйл төрөл. Зураг зурдаг. Оо за. Тийм. Овоо зураг зурдаг, шүлэг бичдэг. Окей тэр. Тийм байгаа. Тийм. Шүлэг бичдэг. Юуны тухай янз бүрийн шүлэг бичдэг. Тийм санаанд орсноо буулгаал анх 11 дугаар ингээд манай нэг ихч дээд анги 12 дугаар анги ихч маань бас жудоо бүхийн дэлхийн авраг болоод ирсэн байхгүй. Тэгээ энийгээ хараад амар их бахархаал баярлж байгаа үедээ би тамирчин гээ шүлэг зохиож ирсэн. Аа за. Тэр маань одоо ингээ бодоход бүр яг ингээ гоё. Би өөрөө бас тэр шүлэгнийхаа дагуу яваа те биэлцээ байсан. Тэр шүлэг нь одоо цээжинд нь байгаа юу? Дөрвөн өртөө шүлэг. Эхнийх нь л хэлээ заяа. Айлын хүүхдүүд хичээлээ тараа тоглоно. Авраг болно гэд би бэлтгэлийн зүг гүн. Найз нөхөд хамт бай гин. Найз нь завгүй бэлтгэлтэй гин. Зарим хүмүүс өглөн цагаа дэмий өрлөө гэж. Заяа тавилан минь өөрөө замыг минь засаа байлгүй. Ингээд үргэлжлэх. Ямар гоё вэ. Одоо шүлгээ бичиж байгаа юу? Нэг бичих байгаа. Шүлэг нь хэр олон байна? Гоё өөртөө урын сандаа. Гайгүй нэг 10 дотор бол байгаа. Ямар үедээ шүлэг бичтээ? Яг ингэ төвлөрцөө эсвэл аманд нэг гоё ингэ юм ороод ирдیں۔ Тэгээд нэг гоё шүлэг байгаа заа тийм нууц шиг гэдэг. Тэгээд хэлчихээ. Тэгсэн арилтэй. Спортын тухай шүлэг. Тэгээд би бас нэг ингэ өгөлдөг дуунууд аягүй туртай рок бэяхыг багаж сонссон. Тэгээд тэрийг юм гоё дуу болгондоо гэж бас зүгээр боддیں۔ За бас хипхоптэй бас гоё шин дууны үг хайж байгаа хүмүүс байвал бас алтан чимэгтэй холбогдоод үзээрэй. Маш гоё шүлэг бичдэг ахна. Тэр дуун шүлгэн тэгвэл хипхоп дууны тийм өгөлдөг хэсгүүдтэй юм байна гэж. Бобос гэдэг зүрх өгөлгөд нэг ингэж гоё сонсогддог. Тэгээд ингээ бадаг ингээ амар гоё утга агуулдаг. Дуулдаг уу? Дуу гоё солгорно. Ер нь дуулна. Дуулах үед бол дуулна. За шүлэг бичдэг, зураг зурдаг. Зургийг бас л чөлөө цагаараа юу? Тийм, зураг зурхаар айгүй гоё мэдрэмж авдаг шүү дээ. Тэгээд жинхэнэ бас нөгөө өөрийгөө нээж авьяасаа илүү нээдэг гэх юм уу. Яг зураг ингээд нодлон жил монитагээ болдог. Тэнгүүд нь би яг манай нөгөө клуб порно монитор болсон гэх шинжилгээд тэгээ би нэг ахыгаа ингээд монитор суулж алтан бэлэг гэдэг шүү дээ. За юу яах вэ гэж зөндөө бодсон. Ер нь л гоё зураад өгчээ. Дараа нь үнэтэй ах гээд тэгээд анхудаа ингээд нөгөө хүнийг ингээд яг бүтэн ингээд хөргөх юм аа. Тэрийг харандаагаар зурж эхэлсэн байхгүй. Хар зураг. Тэгсэн чинь айгүй гоё болцсон. Тэгэл цацчлаа штэ гэдэг тэр мэдрэмж юм айгүй гоё штэ. Юма дуусныхаа дараа те бүтээлээ харах.
Тэгэхээр чамд урлагийн авьяас байна. Спортын авьяас байна. Энэ дундаас спортоо илүү төлхөө явуулах нэ. Тийм нэг хүн ерөөсөө өөрөө ингэж аль болох бүх зүйл сориод би яг юунд сайн юм болоо ингэж юуны төлөө ингэж зориод байгаа юм болоо гэж зорилгоо тодорхойлохын тулд оролдлого хийгээл ингээ илүү сайн явах хэрэгтэй юм шиг байна. Ээж нь спортын за дэмждэг ойлгодог болсон. Гэтэл чамайг за 6-аараа явууч гэдэг юм уу те эсвэл нөгөө эрх зүгээр одоо мэрэгчлэрээ л чи юу спортоо орхич гэдэг юм уу ер нь тиймэрхүү комент хэлжсэн. 10 жилд 10 жил хэлжсэн. Тэгэл спортоор хоолоо олж идэхгүй гэдэг үг чинь тамирчин болгоны жихэнд бүр ингээ багаас нь байсан үг байхгүй юу? Тэнгүүд бид нэр зөрүүдлээл үгүй спортоор хоолоо олно гэж яваад байгаа байхгүй юу? Тийм. Тэгэж хэлжсэн. Тэгээ тэр үед нь би зүгээр хоббигоороо хоолоо олно гэж яг хэлжсэн. Зөрөөлөө. Тийм яг. Гэтэ одоо бол чамд бол ганц ээж чинь биш те бүр Монголын арт түмэн спортоор хоолоо олж чадна гэдэгт нэгтгэж байгаа. Гэтэ хоолоо олж идэх амар хэцүү мэлээ шүү. Уулна хэцүү те. Айгүй хэцүү мэлээ шүү. Нэрнгээсээ нэг спонсор хэрэгтэй. Одоо энэ бүгчүүдийг чи спонсор зөндөө штэ. Нутгийн боёнгийнх гээл те. Уус дэвжээ гээл. Өө тэгээ яаж ч хотод төрсэн болохоор бас тийм нутаг усны юм бас байхгүй. Оо за. Тэгээ би ээжээ бүр тоглосон шүү дээ. Та одоо намайг хөдөө төрүүлээд яадаг. Чи тэ хотод төрсэн юм чи яах юм. Ингээд хаанах байх вэ ээж нь? Ээж үү булганых гэдэг юм л. Тэгсэн мэт ээж хотод өссөн байхгүй юу? Уул нутгинал булганых. Ээж нь хэр дэмжижсэн гэр бүлийн дэмжлэг одоо спортынхан чинь ерөн зүр альва зүйлтэй хичнээн дуртай байгаад гэр бүлийн дэмжлэг байхгүй бол бас цаашаа явахд хэцүү. Чиний зүгээс гэр бүлийн дэмжлэг хэрвээсэн. Таквондогоор хичээлэхэд бол угаасаа ээж хамгийн сайн дэмжсэн гэсэн шүү дээ. Тэгээд яг зодон гэнгүүт цаанаа нөгөөл намайг ингээ хайрлаад бэртчихнэ гэдэг тулаан гэдэг үг. Тэгтээ би тэрийг ихлэ нууж агаад явж байгаа байхгүй юу? Өө зэ. Би 23 онд анх удаа мэрэгжлийн тулааны хийгээд Balkans Fight Night-аар орсон. Тэгээ тэр ингэсэн ажиллаагаа явж исэн чинь манай багш залгаал энэ тэмцээн байна. Нөгөө охиных нь өрсөлдөгч нь бэртчиж нэмнийхөө орох уу? Хоол ингээ ороод үзье. Тэгээ яг мэрэгжил болоход ихээр бид нар чи өөрөө цалинтай гэж боддог байхгүй. Тулдаад ялвал илүү их мөнгө авна. Ялагдвал арай их мөнгө авдаг. Тэнгүүт нь бодож байгаа. За багш ер нь тгийгээл. Тэгэл 4 хоногийн дотор бас жингээ хасаал 4 ил хассан 57 руу гараад. Тийм тэгээ орчоод яг тэр өдөр болохоор ээж хэлж байгаа. Ээж би нэг орой нэг тэмцээнд шүү тэгээд гоё мөнгөтэй ирнэ гээл тэгээ гарч байгаа байхгүй юу. Тэгээд тэр үед би бүр ингээ гар дээр анх удаа 2 сая төгрөг шууд. Тэр 2 сая төгрөгийг чинь би ингээ бүтэн 2-3 сар ажиллаж ийж цагийн ажиллаар олно шүү дээ. Тэгээл ийм зузаан мөнгө барайл тий. Амин гоё мэдрэмж авчихсан. Тэгээл ээж дараа нь гэтээ би ээжтэй яг бүгдийг нь бол өгөөл дээ. Тий ингээд наан цаана ингээд зарцуулж байгаа таарсан. Тэгээд хилээл дараа нь яг тэр үеэс ээж юм бол бас жоохон өөрчлөгдсөн байж магадгүй. Чадах юм байна гэж. Тий, итгэл орсон байна. Тэгэхэд ч гэсэн би бас нөгөө ил сэтгэл зүгээ амар бэлдэг. Ер нь би өөрийгөө бодохдоо сэтгэл зүй амар сайн гэж боддог юм байна. Тэр үедээ ч гэсэн бодчихсон. Би тэр тамирчнаа мэдхгүй дараа нь мэдчихэж байгаа байхгүй юу? Манай тамирчин маань өөрөө бүр чөлөөт бихийн бас дэлхийн авраг. Үнэхээр мундаг тамирчин байсан. Намааг бас ингээд дээрээс хиднэхэн шидээл зөндөө цохол би эхнэр рааунд бүтэн зодуулаад хөөх гээл тийш хараал тий. Тэгээ 2 дугаар раунданд бол дууссан л та. Сэхэ ороо тий. Гэтэ тэр тамирчиндаа тулдгаас өмнө ч гэсэн би ялна гэдгээ бас ингээд сэтгэл зүгээ бэлдчихсэн. Тэг чи манай багш маань гамбагш намайг зодуулаад ихсэн чинь шууд ингээд өөр тийш хараал өөр өрөөнд орцсон. Харж чадахгүй. Тий. Тэгж байгаа л ялаал гараад чи багш маань бөөмбөө. Тэгээ би нөгөө багш нар маань зэрэг байсан. Гамбаа агш, буяа агш маань хоёулаа байсан. Хоёр багшигаа ингээ баярлахыг хараад. Би нөгөө өөрийнхөө ялсантай биш, багшигаа баярлж байгааг хараад бүр ингээл дотор айгүй гоё болол. Нөгөө багшийнхаа заасан юмыг би ингээд гаргаж чадлаа гэдэг чи маш том. Тийм багшигаа надаар бахархаж байгаа харц. Тэр баярын нүлэмсийг хараад би бүр үнэхээр хайлж урсж ийсэн. Гоё юм байна. Тийм тэгээ ээж намайг одоо ингээ миний хүн чадах юм гэдэг итгэл нөрөөд илүү сайн дамжиж байгаа. Найзуудыг хүрээлэх хэрэг. Одоо завгүй байдаг тий. Аяа болол бэлтгэлтэй, ажилтай, хичээлтэй гэд. Найзуудтай хэр цагийг өнгөрүүлж чадчихээн. Бас л хүн юм чи мэдээж гоо чөлөө цагаа өнгөрүүлмээр байгаа. Өнгөрүүлмээр л байдаг л та. Тэгэл бас л нэг 10 жилийн найзуудтай маань адилхан намайг ойлгоод за миний найз гэл одоо ч гэсэн миний цүнхийг аваад байж байгаа. Найз нийшээ подкастт орчоод ирье гэж явцсан. 10 жилийн найзууд, оюутны ангийн найзууд ингээд сайн найзууд олон байна уу? Амьдралд чинь бас ингээд зарим найзууд үлдээл, холбоо тасраад дахиад шинэ найзууд бий болоод явдаг шүү. Тийм шинэ хүрээлэлтэй ч суулж байгаа. Спортын өөр шинэ гоё найзууд байгаа. Ажил хийж байгаа гэж түрүүнд гисэн шүү дээ. Ямар ажил хийж байгаа? Монгол фитнес гээ төмөр зам салбар байдیں۔ Тэнд бокс ангийн багш.
Вау. Тийм ингэж давхар тийм яг сурсан зүйлээ ингэж баттгаад заагаар би өөрөө бас илүү сурдаг. Юу яг хүн яг тэгдэг. Багш нар хүртэл хүүхдүүд самбар дээр гараад ярьдаг шүү дээ. Тэрнтэй адилхан илүү сурсан зүйлээ баттгаад тэгээд тэр хүмүүсийг илүү гоё ингэж дасгал хөдөлгөөнд уриалаад спортоор хичээлүүлгээд. За багш болсон гэж байна. Тэгэхээр боксоор хичээлэх гэж чам дээр ирж байгаа танаа клубт ирж байгаа хүүхдүүд яг ямар хүсэл зорилготой ирэх үү? Өөрсдөө үнэхээр дуртай ирж гин үү? Эсвэл гэр бүлийнх нь чөлөө цагийн зөв өнгөрөө гэдэг байдлаар аваачдаг юм. Манайх чи юм шиг дээрээ фитнестэй байдаг байхгүй. Доор нь манай заалаага тэнгууд нөгөө фитнестэй явдаг аав ээжүүд маань хүүхдүүдэд дагуулж ирдээ. Тийм. Тэгээд хүүхдүүд маань явцтай айгуу дуртай болоод сая би ингээл тэмцэнээсээ үрээд ирээ сая энэ 2 дахь өдөр хүүхдүүдэд хичээл орсон чинь манай хүүхдүүд багшаа гэж намайг зөндөө сансан тэрэл тэгээд надаа бүр ингээ бэлэг өгөөд бүр айгуу хөөрхөн санагдаад. Бас багш нарын баяр болсон яг чамайг ярих байт. Тэгээ бас нөө ингэж боддог байхгүй юу. Хичнээн ингээ намаагээ зорж байгаа. Би бол мэржлийн тийм тасгалжуулагч тамирчин биш. Би бас тийм мундагч хүн биш. Тэгэхдээ тэр хүүхдийг аль болох ингээ спорт гэдэг чинь миний хүү ийм юм байдгийг шүү гэж зөв замлуун чиглүүлээд засгал хөдөлгөөнөөр хүртэл хийлгүүлээд аль болох тийм гоё ингээ зөв хүүхэд байлгахыг айгуусаа хичээдэг. Яаж ч тэр хүүхдүүд ингээ мэдтэй зааландаа хүнлээ ёсолчдөг. Тийм гоё өөртөө ихтэй. Хүн болгон тамирчин болох албагүй шүү дээ, тий. Тэгэл спортын замын аягүй гоё зөв тавьчих юмсан аягүй хичээж байгаа. Би нэг удаагүй шинхэн дасгалжуулагч. За. Тэгвэл бас клубийн нэр юу гинэ? Монгол фитнес төмөр зам гэдэг бүр ингээ фитнес байхгүй юу. Тэгээд ингээд би фитнес дээр ресешн хийгээд ажиллаж байгаад тэгээ манай захирал санал тавиад заал нэгээд. Тэгээ энэ бас миний нэг хөргөн хэрэглээнийхээ л зардлыг олж байгаа миний нэг ажил. Гэтэл бас мандаг байна. Гэтэ чи ингээд одоо чиний амьдралын замлыг харахад байнга л ажил хийж байсан тий бэлтгэлээ таслахгүй явж байсан гэх мэтчлээ ингээд ерөөсөө чиний өсвөрнөөс аягүй завгүй өнгөрсөн байгаа байхгүй юу. Тэгээд санхүүгээ ч өөрөө зохицуулаад тий өөрийнхөө дуртай зүйлд цагаа зарцуулаад гэтэл яг чиний үеийн одоо 6 дугаар ангиас эхлээд 20 нас хүртэл оюутан болох энэ насны хүүхдүүд зарим нь ажил хийж үзээгүй хүүхдүүд зөндөө байгаа. За юунд дуртайгаа мэдэхгүй хүүхдүүд хүртэл байгаа. Ер нь тэр өсвөр үеийн найзуудтай дүүнартай зөвлөж хэлэх зөвлөгөө байна уу? За амар хатуу бас муухай өглөж зүгээр хэлээ. Эцэг их чинь нэг л өдөр шууд үхэн бүр амар тодорхой. Тиймээс чи яг тэр үед үнэхээр хинч биш болох гээд байгаа байхгүй юу? Тиймээс яг өөрийнхөө сонирхлыг мэдээ хүсэл зорилгоо тавиад эцгийнхээ байгаа дээр нь хайрлаад нэг маш сайн ингээ гоё зүтгээд өгөөрэй л гэж хэлмээр. Би бол тэгж чадсан гэж. Тийм яг чадсан гэж одоо бас хичээж байгаа тийм хичээж байгаа. Ингээд баг багтаа бид нар чи ингээл ээжээсээ чихэр гуйдаг тийм ингээл нэг юм өрөвдөлтэй харц байдаг шин. Нэг ширек юм оршиг. Тийм харцыг бас ингээд бас ээжээсээ би нэг удаа харсан бохгүй юу. Өнгөрсөн жил миний охин энийг авчихуу гэл. Би тэгэхэд бүр ингээд амар сонирн болол. Би ч өвдөд одоо л ээжигээ бас тижээхэд бас бэлэн болж байгаа шүү дээ. Хангалттай авч явна. Зүгээр л хар ажил хийсэн ч гэсэн би ингээ өдрийнх нь хоолоор ингээ хамаг юм авч чадвартай. Тэгтэл тэгэж тийм харцыг мэдэрсэндээ бас жоохон ингээ дотор хэцүүсэн. Тиймээс одоо би улам илүү хичээгээд ээжигээ амьдна. Илүү сайн жаргаагаад ачийг хариулахыг хүсэж байгаа. Тиймээс дүүнер маань ч гэсэн бас хичээгээрээ тий. Энэ цаг хугацааж амар төрхөн зураг та нар нэг л мэдгээд 10 жилээ төгсөж чинь тэгээ оюутан болох уу үгүй юу гэж байгаа л зарим нь бол оюутан болохгүй боловсролыг бүр зүгээр хайчдаг. Гэтэ боловсрол амар чухал зүйл. Юу ч хийсэн боловсролоос хэрэгтэй тий. Янз бүрийн ажил хийсэн баг. Тэ? Биеийн хүчний хамгийн одоо дуртай ажил нь юу вэ? Эсвэл ажлыг чи ингээд нөгөө голохгүй хийж байгаа шүү дээ хүн ер нь ажлыг бол голж хэрэггүй. Тэгэхээр хамгийн одоо нэг гоё ажил гэх юм уу те? Энэ надад нэг төвөг болтгоо гэж хийжсэн ажил ямар ажил вэ? Төвөг болохгүй гэж харвал заяа ресепшн байсан. Яагаад гэвэл би өглөө эрт босч нь угаасаа хүн эрт босоод тэгэл тэнцэнэ очиод суугаал тэгээд хөнгөө үедээ би жинхэнэ хичээлээ хийн. Тэгээ байж гин суугаал байж гин. Бусдаар бол тэр ажлын энэ гой муухай гэхгүй. Бүх зүйлээс нь яг ингэж суралцаад явчихсан. Хамгийн анхны ажил гэвэл би чинь тийм барилгын дэлгүүрт тодлагч игээд тэгсэн чинь барилгын материал маш их олон төрөл. Ингээл ангааж байгаа юм чи энэ том өрөөнөөс тийм юм байсан мөртлөө дараа нь өстө бүгдийг мэддэг. Тэдэн төгрөгчтэй инээ дээрээ гэл. Гэтэ тэр үед би мобайл гэж мэдэхгүй. Нэг ах мобайлцсан мэддэг л заа гэл захирал ороод мобайлцсан гинэ гэж хэлээл харуулсан юм үгүй гэл тэгэл өрөнд орж байгаа юм чи. Мөнгө өгөөгүй явцсан. Тийм будаг асгаал өрөнд орон тэгэл яг энэ явцтай ингээл ажил хийх явцтай олон хүмүүстэй харьцсан танилцсан хүнийг ингэж амар гоё. Заны одоо тань гэх юм уу? Ийм хүн чи ийм юм байна. Ингэдэм байна. Ингэчүүл хүмүүс чамаа ингэ юм байна.
эсвэл ийм алдаа гаргуул тэгдэм байх шүү гэл айгуу сайн ойлгуулж авсан шин. Тэгэхээр ажил хийхээр бас авах юм зөндөө юм тий. Зөвхөн цалингаас гадна. Зөвхөн цалингаас гадна тий. Амьдралын гой туршлагууд авч байна. Тэгээ ажлынхаа хажуугаар бэлтгэлдээ явна гэдэг бол миний хувьд ядрах зүйл санагдаж байгаа байхгүй. Ажил хийжсэн чи тараал оройн бэлтгэлдээ эсвэл маргааш өглөөнд бэлтгэлдээ ядрах одоо бие өвдөх тийм тохиолдлуудад. Тэгээ бие өвдөх гэхэл ядрах бол байнгын байгаа л та. Тэгмэл ганц төлөв хүчин. Тэгээ чи эмхтэй дуртай болохоор. Ерөөсөө л дуртай болохоор чи яагаад хийдэм бэ? Би үнэхээр дуртай. Одоо бүр энэ спорттой хайртай. Тэг яг тийм л үг хэлж байгаа. За тулааны спорт, бокс, жижитсу гэл те. Ер нь спорт гимтэл бэртлэх байдаг шүү дээ. Гимтэж бэртэх нь хэр вэ? Гайгүй шүү. Гайгүй юу. Тэгээ нөгөө азтай юм болохоор хурдан идэгрээд эсвэл гайгүй бэртээд байт юм. Нөгөө англи багш нь хэлжсэн байхгүй юм. Азтай хүний бүх юм ингээд цаанаас айгүй гоё болт ингээд. Тэгээ зүүрлэхдээ за ингээд миний гар син шүү заяа. За энэ ингээд онгоцны синс ингээд удаа эргэж байгаа. Нэг хог хийслээ ингээд ирэнгүүт тэр хог чи ингээд тэгэлнэ дээ. Тэгтэл нөгөө азтай хүн чи бүх юм ингээд цаанасаа бүтээд өөрөө амар хурдан тэнгууд айгүй хурдан эргэж байгаа синс хог ирлээ өөрөө завчигтай явчихна. Яг тэрнтэй адилхан. Бүх юм цаанаасаа ингээ айгүй гоё болоод идэх хөх. Бэртлээ гэмтлэхэд айгүй хөнгөн тий. Харин тий. Гэтэл одоо миний бодлоор ч айгүй олон спортоор тий. Ингээ хичээлж яхад яалтчгүй бэртлэгийн л үүсдэг байх гэж бодож байгаа. Тэгээ эмэгтэй хүн шүү дээ гол нь тий. Гэтэл чи нөгөө техникээ бас их зөв хийдэг юм байна л та. Бэртэхгүйгээр маш бага бэртлийг авна гэдэг чинь. Саяны бичлэг дээр хараад ирсэн намайг хит ингээл гараараа нэг гараар өргөөл тавиад байгаа. Дараа нь би бичлэг хараад өө би арай зөндөө ойцсон байж тэгээд байгаа байхгүй. Айгүй ойцсон. Тэгээ хүн харахад бол ингээл бараг толгой тэргээр ингээ ойгаад байгаа боловч би яагаачгүй. Ягаад гэвэл чи эрүүгөө дараад ингээ хамгаалцсан, нуруугаа чангалцсан тий. Гэтэл бид нар чи авч идэл байгаа юм шиг харагдаад байгаа. Тий, ерөөсө зарим хүмүүс үзэхэд харж чадахгүй юм шиг. Тий. Тоглоомын дүрмийг ойлгоход л ер нь болоод ба тий. Тэрнтэй адилхан яг энэ тэмцээн, уралдаан, энэ спорт чи ямар ингээ сайн судлаад дүрм нь юм байна. Тэгээд дүрмийн дав тоглолцоод ямар ч асуудалгүй. Ашигтай бактеритай комбуча унда цээж хорсолт, өтгөн хаталт, шаардлагыг март. Комбуча гэдэг юм Монголдоо өөрсдөө гоё эсгээд хийдэг Монгол ундаа байгаа. За хоёул энэс бахан ярилцлаа. Ам цангаж байна. Ямар вэ? Өстө гоё амттай байна. Энэ ерөөсөө ашигтай бактери тэр чигээрээ. Ялангуяа нөгөө спортынхан чинь бэлтгэл хийгээд маш их энерги зарцуулдаг, хөлс гаргадаг тий. Чи бэлтгэл хийснийхаа дараа нь комбучаг уулаас бие чинь гоё сэргэн нөхөн сэргэн. За тэгээ хоргоожүүлнэ. Тийм ээ. Бие ашигтай бактери болохлоо комбучагаас байнга ууж гараа. Стом мэдмээр юм байна. Ерөөсөө мэдэхгүй байсан уу? Тий, ерөөсөө мэдэхгүй байсан. За хоёлаа яриагаа үргэлжлүүлээ. За Агийн тэгвэл өсвөр нас ерөөсөө спортоор амьсгалсаар агаад тийм. Юу болоод өсвөр нас нь яаж дуусныг мэдэхгүй өнгөрчээ. Тэ? Багш нартайгаа илүү баг өсвөр наснаа хамгийн их өнгөрөөсөн биш цаг үе хугацаагаа тэ. За дараагийн зорилго бол 1 сард орох тэмцээн. За бүр ингээд дараагийн ямар зорилго вэ? Мэргэжлийн мэмийг бүр мэргэжлийн айлтгалаа. мэргэжлийн тамирчин бас. Тэр их гоё болноо. Тэгээ тэр үед нь л манай тараарэ. Монголчууд бас тэгсэн яд үлээн. Одоо дараагийн чиний гарах амжилтуудыг бүгдээрээ л хүлээн тэ. Эхний ямар ч байсан амжилттай дэлхийн аварга болчлоо. За 1 сард яах вэ ингээл бүгдээрээ чих 50 үзнэ. Бүр ингээд дараагийн бүх амжилтыг хүлээн. Тэгэхээр чамд бас маш том үүрэг хариуцлага ихтгэл хүлээлгэж байгаа. За тэр нь чамд яаж нөлөөлж байна? Одоо жишээ нь хүмүүсийн айгүйх тийм найдвар ихтгэл. За дараа нь одоо дахиад төрүүлэх байлгүй гэдэг ч юм уу. Тэр нэг жоохон юм дарамт ирдэг үү? Дарамт байх үед байгаа л та. Тийм тэрийгээ тэгэл яг өөрөө зохицуулна. Одоо ч бол ингээд нэг inside out гэдэг нь шүү дээ. Тэрнтэй адилхан хүн уур үрх гээд байгаа л тэ нэг ангрийн комопил дарахад тэрнтэй адилхан яг тэр комопил дарахгүй шүү гэдэгтэй адилхан дарамт гэв хүлээж авч байгаа. Тэгээд яж чад бүх зүйл анхны хагныг гэж байгаа бүр том дарамт болдог. Хаан ч явсан ингээл бие зөв авч явах ингээл зөв ер нь л зөв бай гэж байгаа юм шиг ингээд бүр айгүй их дарамт байдаг мөртлөө тэрийг нэгэл болно штэ. Ингээд аюул нэг хөнгөн хүлээж авах гэж айгүй хичээдэг. За 1 сард болох тэмцээн уралдаанд ч одоо маш их санхүү шаардлагатай тий. Улсаас ч юм уу эсвэл одоо хувийн санхүү за тэгээд танай клубээс тий санхүүгээ ер нь та хэд яаж шийддэг? Өнгөрсөн жил бол маш гоё те. Бонтой хүмүүсээ ачаар яваад ирсэн.
Тэгээд тэр үед болохоор ингээд тодорхой хэмжээний надаа ингээд маш их орлого орж байгаа шүү дээ. Би яг тэрийг бүр зөвхөн дэлхийн авраг ш би 4 тэмцээн зарцуулсан байхгүй юу. 4 тэмцээн зарцуулаа яг нөгөө зориултаар нь тэгээд яасан чи хүмүүс ингээд намайг амар мөнгөтэй болцсон. Тэгээд амар сонсон чат хүртэл ирнэ. Тэгээд анхандаа бол за яах уу гэд ингээд бас тухайн үеийнхаа ингээд сэтгэл хөдлөлөөр хүмүүс надад туссан чи би туслая хүнд өгчээсэн. За бас. Тэгсэн чинь яг энэ жилд би яг үндэ бас ингээд зардал маань ус тутсан байхгүй юу. Тэнгүүд би өмнө жил ингээд хүмүүсийн гуйгаа ингээд читгэлээр нь явчаад дахиж ингэхгүй надаа юм нүүр авахгүй би өөрөө санаа зовоо дотор хэцүү байгаа. Тэгээ үжсэн чинь манай клубийнхаа маань ах эгч нар маань надаа ингээд туслаад яг жинхэнэ дэм дэмэндээ явсан. Тэгээд одоо энэ удаагийн гол яг ингээд бас саний тусламжаараа бас ингээд авцсан. Тэгтээ баян хүнээс тусламж гуйхгүй. Тий. Санхүү бас хүндрэлтэй. Болж өгвөл гоё спонсортой болчвол их гоё байгаа. Тэгвэл ингээ юунд санаа зовхгүй. Одоо наанч гэхэд зүгээр өнөөдөр гараад ингээ өдрийн хоолой ч юм уу те. Эсвэл хэрэгтэй витамин авчтайгаа өөр ингэсэн. Тийм байвал амар гоё. Ойлголоо. Тэгэхээр спортын хүнд чинь ганц дан нөгөө бэлтгэл биш шүү дээ тийм маш олон ёстой чиний хэлээр витамин байна, сэргээх зүйлүүд байгаа, хувц сунар хэрэгслээс ахуулаад тийм олон улсын тэмцээнэ байгаагт эндээ бэлтгэл хангах шаардлагатай бас олон юм байгаа шүү дээ. Тэгэхээр бас яг нөгөө спонсор уу ивент тэтгэгч байгууллагатай ингээ хамтраад ажиллавал тий илүү гоё амжилтууд гаргах боломжтой. Давхараас өөрөө бас цагийн ажлыг хийж байгаа. Нөгөө манай англи хэлний багш хэлжсэн бохгүй ингээд хүнээс байнга гэж юм тийм шимэгчилж амьдардаг бас муу хүмүүстэй гээд чи тийм болохгүй үстэй тэгэнгүүтээ дахиад чи холимогдлаанаар хичээлдэг чи амар тийм зэрлэг хүн болохгүй үстэй гэл ерөөсөө ингээд амар хүнд асуулт тэр үед асуужсэн байхгүй юу. Тэгээд тэгтээ бас амар намайг бодлогошуурсан. Тэгээд мэдээж ингээ байнгын хүнээс юу гуйж болохгүй бас ингээ өөрийнхөө хөдөлмөрөөр явж байгаа юм чи яг л тэг цэвэр өөрийнхөө хөдөлмөрөөр өшөө цаашаа тултал нь явах гээд байгаа. Учираас бас ингээ зүгүүр хүнээс ингээ юм гуйхгүй. Жишээлбэл би ингээ гоё спонсортой боллоо гэж ингээ гоёор бодвол би тэр гоё ингээ компани ч юм ингээ гоё тамирчид ингээ зааландаа хам бэлтгэлийгээ юмаа заагаад гоё ингээ тасгал хөдөлгөөнд нь урайлаад эсвэл өөрт миний надаас чадах юу вэ? Би тэр чадах зүйлээ л адилхан гоё ингээ гаргана. Тэрээс л яг альптай юм шиг өө би тэмцээнд явмаар байна. Зардлаахгүй надаа мөнгө гэж байгаа юм шиг тийм хандлага бол бүр хизээж гарахгүй. Тэгээ өчтөр ингээд манай нөгөө цэцэг ихтэйг ингээд уулзаад тэгээд нөгөө манай очир дайраагийн компани байгаа шүү дээ. Тэрнээсээ ингээд надад урамшуул гээ шагнгээд тэгээ бас шагналаа авсан. Тэгээд тэр зардлыг хүртэл би яг дараагийн тэмцээндээ бас л зарцуулна. Яг нөгөө тэмцээндээ зориулж хадгалж байгаа. Намайг ингээд тэгээ бас ингээд айгүй ингээд олон хүн дэмжээд ингээд юм өгөөд хахаар айгүй санаа зовоод өчтөр чинь бүр ингээд хацар болоод хүнс гараад яана болж байгаа юм хүнээс ингээд яг зүгээр юм аваад харс айгүй хэцүү тийм. Тиймээс би адилхан чадах зүйлээ ингэж гоё гарганаа л. За тэгэхээр Алтан чимэг маань магадгүй байгууллагатай хамтарч ажиллах санал ирвэл нээлттэй тий. Нээлттэй байх нь за нээлттэйгээр хамтарч ажиллаа дараагийнх нь амжилтууд тэр байгууллагаас болон Монгол улсаас маш гоё амжилтууд гаргахад билээн гэж үзэж байна тийм үү. За одоо аяа маань 20 настай гэдэг чинь тий үерхэл байна уу? Байсан уу? Сан өнгөрсөн цаг дээр нөгөө анх удаа 14 ангид үерхчихсэн байхгүй юу? Тэнгүүд ерөөсөө хүн чинь ингэдэм ястаа цаанаас анхны үерхэл гэхээр юм нандин тий тэгэл бүр ингээл тэр үнийг ингээл цааштай ингэж бүр баг ингээл амьдрал зохиосон юм шиг төсөөлөө ч юм уу тийм мэдрэмжтэй юм л. Тэгээд манай нэг спортын хүүхэд байсан. Тэгээд үерхэд нэх удаагүй тэмцээнд яваал ирсэн тэгэл байж байгаа л болиё гэдэг байхгүй юу? Тийм тэгээд муухай хэлэхэд бол би бас хаягдж байгаа юм. Тэгээд шалтгаан дараа нь юм л. Тэр над руу амар их чат бичсэн байсан байхгүй юу? Амар зохиол бичсэн. Тийм. Амар хэмтэн тэгээд дагаа нь ойлгоол гэхдээ болиг жоо юм чи за гэл би хайж байгаа шүү дээ. Тэгсэн чи яагаад юм болоо дараа нь буцсан чинь зүгээр л яг намаа гэж бодсон юм шиг лээ. Би ч нэг өөр нэг спорт завгүй гэсэн. Тэгээд муухагаар хаягдсан байгаа байхгүй юу? Тэгээд явандаа бол тэгэл үргэлж байвал гоё яг ойлгодог. Тийм л тэгэл байх. Тэр үедээ намаа ингээд яг ойлгоо тавьсан ч яж болно л доо. Тийм. Гэхдээ тэр үе чинь жоохон хөвч ингээд гомдоод бүтэн жил ерөөсөө тэр үнийг бодоо уйлаа. Чи бүр айгу яг тэр үед үл айгу сэтгэл санаа нь айгу гүнзгий цохилт авсан байна шүү дээ. Тий, яг нэг анх удаа үргэлжсэн ерөөсөө үерхэлж ер нь инээ тэрэг их завгүй зэ. Энэ нэг спортны гоё зүйл. Спорт ерөөсөө нэг ерөөсөө муу юм ордог шүү дээ. Оо жидэх зугаа цэнгэл шүү дээ. Юу ч байхгүй тэг завгүй усарга явдаг байхгүй юу? Тэгээ юм үерхэл мантай тэгэл байтсэн. Тэгээд үерхсэн чинь тэгээ болигээл хаягдаад байгаа. Тэгээд бүтэн жил. Тийм.
ерөөсөө ингээл бодогдол байсан бол гээл тэг эсвэл ингээл амар үл цуслан масланд явангуудаа дээвэр дээр гарч уужимлаа яасан ч юм уу юм гээ. Тий нэг дэмэл байсан да. Найзууд нь хэр яаж яасан одоо тэр найзууд тэр хүүхдэд бас тийм сайн байгаагүй манай нэг юм. Уусаа салсан дээр. Тий. Тэгээд багш маань ч спортын хүн ч бас нэг үерхэл явал зорилгоос ч хазаагаад байгаа. Гэтэ бүр яг ингээм амар гоё дэмждэг юм шал өөр. Тэгээд хэрвээ нэг үерхүүл бас нэг спортын хороо биш те салчвал ингээд нөгөө замаа ингээ хөөгөө дахиад явчихдаг шүү дээ. Тэгэхгүй яг нэг айгуу гоё нэг энгийн тэгснэ амар сайн дэмждэг тийм хүнтэй хамт байвал илүү амжилт нь дээшээ байдаг гэж зарим бодд юм бэл. Магадгүй. Тэр бас олон жишээ байгаа. Тэр үерхлийн ээж нь мэдсэн үү? Мэдсэн тэгснэ энэ дэлдээ юм юунд нь болдог байна л гэсэн л те. Тэгэд амар инээтэй тэгэл намайг тэмцээнд явдаг чинь нэг хос хувцс бэлгэлээ бас ингээ баярлалаа штэ. Тэгэл би өглөө нөөр хувцтай гарч оройн ингээ нэг шал уур саарлах хувцс өмсөд ороод ирж байгаа. Гэвч агаа ээж хоёр хажууд юм яриад ингээ суугаад байгаа хөх. Анзаарахгүй. Тэгээ цамцын тайллаа. Дотор нэг цэнгэр фотологтой. Тэгэл ингээ харж ач юм фотолог өмсцээ ингээ. Тэнгүүд нь тэрийн тэгэл далиндуулаа тэгсэн ингээ хэлээл. Тэгэл эхэндээ ууралж исэн. Юу яриад байгаа нэ тэрэ гэлж байгаа л. Тэгэл дараа нь ойлгол тэгээ байжсэн. Тэгээд гэр бүлийн хүмүүс биш эцэг их нь бас амар чухал юм байлээ. Тэрийг бас мэдчихсэн. Тэгэл болцсон дөө. Ааха. Тэр ээжтэйгээ бас нэг нөгөө ярилцдаг уу? Тэгээ ярих үед ээж охины холбоо. За ийм юм. Гэтэ одоо ингээ жоохон том болж байгаа л ингэсэн шүү тэгсэн шүү. Тэгээ би гэрийн ажил дээр үргэлээ тэгээ ярьцдаг. За тогном хит гарсан байдаг. Яг нэг ингээ ажил бүр яг ингээд байна. Тэгээд нэг би чинь тийм өөрөө нэг уян хүн бас биш байхгүй юу ингээд бас нялцгаа биш вэ тий. Тэгдгөө ээж бас яг тийм болохоор битэр чи ингээл эсрэг туй шиг ингээ байж байгаа. Найзууд шиг. Тэгсэн мөртлөө ингээ цаанаа нэг нэ амар ойлгоцсон мэдсэн. Тэгэл одоо намайг ингээл худлаа ярьлаа ч юм уу ингээл худлаа ярихаас илүү буруу зүйл ихээр багтаа хэлж чаддгүй шүү дээ. Тийм юмгаар чи буруу зүйл хийсэн мэн дээ. За юу хийсэн ингээ шууд мэддэг тийм. Хараал мэдчихэж шүү тий. Хүний ээж болохоор бас яалтчгүй охиныг болвол хараад мэдчих. Ах нь ахтайгаа хэр ярилцсан. Ах маань надаас 8-9 ах болохоор ахтайгаа тийм юусэн ярьдаг. Нэг ойрхон биш юусэн. Зодуулж аваагүй. Багтаа чи ингээд тоглох байх юм амар гоё л зүгээр ялгаагүй шүү дээ шоглоод. Тийм. Гэтэ бид өөрөө тийм нэг амар ноцолцсон дурсан юм шиг нэг байдаг юм. Нэг л мэдгээд том болцсон байсан. Тий агаа амар том болцсон. Чамайг уусаа жоохон бахт агаа чинь том байж. Тийм л өндөрөөс ингээл Teen Zone подкастын ивент тэтгэгч Комбоча ундаг танилцуулж байна. За энэ хүн ундаг та бүхэн яг одоо ханаа томны уйлрал эхэлж байгаа болохоор үр хөвгтдээ уулгах боломжтой. Яагаад тэгэхээр энэ ундаад маш их ашигтай бактери агуулгаддаг, хоол боловсруулалтыг дэмжиж, ашиггүй бактерийг устгадаг мөн С витаминтай. Зөв сонголт Комбоча ундаа. За өнөөдөр урилгын минь хүлээж аваад хөрөлцөн ирсэн алтан чимэгтэй маш их баярлалаа. За энэ манай бас подкастын ивент тэтгэдэг сая саван гэдэг цэцгийн дэлгүүрээс энэ болохоор саван шүү заяа. Чи 7 жил хадгалах боломжтой. Бас усанд орохдоо, гараа угаахтаа ч юм уу ингээд дэлбэгээр нь салгаж аваад хэрэглэх боломжтой. Нөгөө өөхгүйгээр маш олон жил хэрэглэх боломжтой гэсэн үг. За тэгээд харин тий. За тэгээд манай бас нэг подкастын ивент тэтгэгч Комбоча гэдэг саяны гоё хоёлаагаа уусан. Энэ ундаа манаас 3 төрөл байгаа. Энэ ундаанасаа бас ийм гоё жигнэмхтэй кето жигнэмэг би нэг хийсэн. Эцнэ. Ястай гоё юм байна. Оо вау. За тэгвэл чи тайлбарлалтгүй мэдчихэж байгаа юм баярлалаа. За. Бэлтгэлийнхаа дараас Комбоча ууж хэвшээрээ. За. За алтан чимэг бол маш хөдөлмөрч мундаг охин байна. Өнөөдөр гоё манай подкастад ирээд чөлөөтөө өөрийнхөөрөө гоё ярилцлага хийсэнд баярлалаа. За тэгээ үеийнхаа өсвөр насны залуучуудаас маш гоё зөвлөгөө өгсөнд баярлалаа. Чиний дараагийн тэмцээнд болоод цаашдынх нь ирээдүйд их чинь маш том амжилт хүсье. Баярлалаа. За дараагийн дугаараар уулзлаа. Баяртай. Өсвөр хийхнийг сонсъё, ойлгоё.